За би хүүхэд насаасаа 4-5 настайгаас ургатгуул хариулж өссөн. Тэгээ аав ээжигээ дагаа шовт мал маллаад одоо энэ өчнөө жил мал малсаар хагаад өдийг хөрлөө. Тэгээ одоо өнөөдөр энэ хүртэл явж одоо улсын аварга гэдэг цолон дэрлээ. Буян сайхан мал сэргээ өсгөж үржүүлж яваад энэ төрийнхээ хайранд тэлэшгийг авч өдөгч байгаа их баяртай байна. За тэгээ 2023 онд сумын аварга малчаа авсан. 2023 онд сумын алдарт яач авсан. Тэгээ 2026 онд одоо ингээд улсын аварга цол авч байгаадаа их баяртай байна. Тэгээ өнөөдөр одоо мал эдийг өсгөж иржүүлээд хамгийн гол нь одоо тэгээ сүргийнхээ бүсцийг сайжруулж, үйлдвэр ухсгаагаа сайжруулж одоо хоног гэхэд Сүхбаатар аймгийн хуцаар сүргийнхээ бүсцийг сайжруулж, ямааг эрчмийн харавхан одоо хинтийн гал шар, дордын азраг, тэс үйлдвэрийн өгчлөлийн гүүгээр одооныхоо өгчлөгийг сайжруулж, өхрөө болохоор махс үүний чиглэлийн одоо Оросын хар тарлан гар өхрөөс элбэж халиун сүүний чиглэлийн халиун өхрийнхээ үйлдвэр ухсгааг сайжруулж байна. За тэгээ сүүлийн эдийн залуу малчид жаахан хөдөө жаахан тийм цөөр хандлагатай байна. Тэгээ одоо энэ хөдөө залуу малчид олон олноороо төрж одоо сайхан алдар цолыг хүрээсэ гэж бодож байна. Би одоо 93 онд 8 төгсөөл хөдөө мал дээр гарсан. Тэрнээс хойш одоо тэгэл тасралтгүй малаа дагж өдөө энэ амжилтанд хүрчээ. Тэгээ төр засаг маань энэ амжилтыг минь үнэлж энэ том шагнал өгж байгаад нь туйлын их баяртай байна. Би бол одоо малынхаа сүү ашиг шимийг хагасын зах зээлд нийлүүлж жилд нэг 300-аас дээш төл тасралтгүй авдаг хонин сүргээсээ. Тэгэл малаа ер нь 4 төрөл дээр нь өсгөн үржүүлж байгаа. Жилд нэг дунджаар нэг 15-аас 20 сая төгрөгийн ашиг шим авчина да. Манайх одоо 3 хүүхэдтэй, том хүүхэд охин маань багш. Тэгээд 2 банд маань том банд маань одоо энэ мал сүргийн маань дамжуулаад авч явах малчин байна. За Мөнхөд аварга маань хувьд одоо бас 19 настайгаас эхэлж одоо анх мал маллаж одоо 30 жилийг одоо ардаа үдэж энэ одоо он жилүүдэд одоо бас оймор сайхан одоо мөрөн сумынхаа одоо ил тавдуурын одоо малчнаар одоо бас бидэнтэй одоо хамтарч ажиллаж ирсэн он жилүүд их олон байгаа. Тэгээд аварга маань одоо энэ жил улсын аварга болсон явдал маш их сум орнуудын удирдлагууд орон нутгийн нийт ард түмний маш их баяр талархалтай байна. За мөрөн сумын хувьд угаасаа мал аж ахуй газар тариалангаар одоо чиглэсэн ийм одоо сум. За 330 сумаас хүн мараа одоо Монгол Улсын газар тариалан мал аж ахуйгаар бол Монгол Улсад төлөвлөсөн ийм одоо томоохон сумын нэг. Тэр утгаараа одоо бид бүхэн энэ удаад улсын аварга одоо малчингаа бол одоо бас үйлдвэр ухсаа сайжруулах, за эрчимсэн мал аж ахуй дэмжих чиглэлд бол одоо сум орнуудад одоо малчтайгаа хамтарч одоо цаг ямагт ажилласан. За манай Мөнхөд аварга